НТВ телевизийн гадаад мэдээний хөтөлбөр хөргөжж байна. Бүгд Хятад ард улсад хэмэл оюун ухаантай холбоотой хоёр чухал үйл явдал өчигдөр боллоо. Эхнийх нь бүгд Хятад улсын төрийн түвшний шийдвэртэй холбоотой бол хоёр дахь нь хувийн секторын мэдээ байна. Тодорхойлбол DeepSeek нь өөрийн гэсэн хэмэл оюун ухааны чип хөгжүүлж эхэлжээ. Энэхүү чип нь хэмэл оюун ухааны шин загваруудыг сургахад бус харин одоогийн загваруудыг илүү наривчилсан хариулт өгдөг болгон хөгжүүлэхэд зориулагдсан байна. Хятадын хэмэл оюун ухааны компаниуд хэмэл оюун ухааны өртөг бүтээмжийн тал дээр барууны компаниудтай хүчтэй өрсөлдөж байгаа. Гэсэн хэдий ч Америкийн нэгдсэн улсын тавьсан чипний хоргийн улмаас Хятадын хэмэл оюун ухааны загварууд нарийн төвөгшөлтэй тооцоол судалгааны тал дээр дутагдaltaй байсаар ирсэн. Тэгвэл DeepSeek-ийн хөгжүүлж буй шинэ чип энэхүү хоцрогдлыг арилгах уу гэдэг нь эх өдрүүдэд ажиглах нэгэн чухал үйл явц болж байна. DeepSeek нь өмнө нь Nvidia болон Хятадын Huawei компаниудын чипнээс хамааралтай байж ирсэн. Өнгөрсөн онд Америкийн нэгдсэн улсаас Хятадд гарахыг хориглосон Nvidia-гийн H800 чипийг ашиглан дэлхийд дахинд алдаршсан R1 загвараа сургаж байжээ. Хэрэв тус компани өөрийн чипийг амжилттай хөгжүүлж чадвал энэ Хятадын технологийн салбарт томоохон өөрчлөлт авчирч дотоодын зах зээлд тэргүүлэгч Huawei компани байр суурьнд ч нөлөөлөх магадaltaй юм а. Одоогоор DeepSeek гадаадын түншүүдтэйгээ хилцээ хийж чипний инженерийн багаа нууцаар өргөжүүлж байгаа. Тэр байтугай энэ жил орчим өмнөөс эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Үүнтэй зэрэгцэн Хятадын эрх баригчид үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс дотоодын хамгийн дэвшилтэд хэмэл оюун ухааны загваруудад гадаадаас нэвтрэх хандлтыг хязгаарлах талаар судалж эхэлжээ. Өнгөрсөн сард Хятадын худалдааны яамнаас Alibaba, ByteDance, Zeta зэрэг технологийн тэргүүлэгч компаниудтай хэд хэдэн уулзалт хийж энэ асуудлыг хилцсэн байна. Эдгээр уулзалтын үеэр хэмэл оюун ухааны технологиг хулгайлах, задруулах үйл явдлыг Хятадын үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу ноцтой гэмт хэрэгт тооцож ялан хэмжээг чангадах талаар өндөжээ. Энэхүү хязгаарлалт нь Америкийн нэгдсэн улсын зүгээс тавьж буй хяналт шалгалт, ялангуяа цахим аюулгүй байдал зориулагдсан Америкийн Mythos зэрэг загварууд Хятадын ашиг сонирхлын эсрэг ашиглагдах вэ гэсэн болгоомжлоос үүдэлтэй. Хятадын DeepSeek компани R1 загвар нь хямд өртөгтэй хэрнээ өндөр хүчин чадалтай байдгаараа дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа хэдийн баталсан. Бээжингээс эдгээр хэмэл оюун ухааны загваруудын хүртээмжийг хязгаарлах шийдвэр гаргавал дэлхийн зах зээлд олон бизнесийн зардал өсөх эрсдэлтэй байна. Хятад улс энэ онд дотоодын хэмэл оюун ухааны технологиг хамгаалахын тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Саяхан Meta компанид Хятадын Manus стартапыг 2 тэрбум Америк доллараар худалдаа авах гэрээгээ цуцлахыг шаардсан байна. Түүнчлэн гадаадд үйл ажиллагаа явуулж буй Хятадын стартапууд экспортын хяналтын хуулийг зөрчсөн эсхийг шалгах ажиллагаа эхлүүлээд байна. Хэмэл оюун ухааныг хэрхэн зохицуулах, хянах талаар хилцүүлгүүд Хятадын удирдагчдын түвшинд одоо ч үргэлжилж байгаа. Шинжээчдийн таамагж байгаагаар Хятад улс хэмэл оюуны үндсэн суурь эрхслүүдийг нээлттэй үлдээж харин хамгийн дэвшилтэд загваруудыг зөвхөн дотоодын хэрэглээнд зориулан хязгаарлах шат дараатай арга хэмжээнүүдийг авах төлөвтэй байна.